Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд коронавирус халдвар тархлаа гэхэд одоо бэлэн байдлыг хангах тал дээр одоо төлөвлөгөө гарган ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод бол тусгаарлан ажиглах мөн одоо эмчилгээ хийх нийтдээ одоо 2000 орчим орыг төлөвлөж байна. За үүний дотор бол одоо их хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлэг дээр бид өнөөдөр ажиллаа. Энд бол одоо 300-аас 500 орны бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Зэн бэлэн байгаа тоног төхөөрөмжүүд 2-6 давхсан байж байна тийм үү? 2-6. За энэ эсвэл болон мэржлийн хэлтээс асууж байгаа тавьсан зарим нэг өрөөнд жижиг өрөөнд яг хаа өрөөнд асуултаа байгаа тэрийг яаж бодохоо энэ өрөөнд тоног гэж хэлж байгаа хэвчээд тэгжээж хөтөлбөрч ханы систем ажиллана. За гэсэн ажилтны галтгоонд аль жижиг галтгоо үүсгэсэн байгаа. Тэгээд одоо их хүүхдийн болохын хэмжээ тэр чиглэл рүү тооцоолж бодож бас эхнээсээ бидний хол ингээд багаарч бүх юм За яг нөгөө хүүхдийн ингээд имлэг болно гэж байгаа. хаахана юугаа байрлуулах юм төлөвлөлт психологоос ингээд өгөөд явж байгаа. Өрөөдөө тийм зохицолтой явчих. Гэхдээ 300 хангалттай. 300 нийтдээ юм биш. Одоо энэ өрөөнд нэгийг доогноо. Энэ нойр биш. Зург бүх юм хаана ирсэн юм. автаа явах. Тэгэхээр ингээд Намайг таасаа. Чирээсээ яг намайг. Өрөөнөөс тэгэхээр одоо чи энэ өрөөд яг манай хоёр өрөө хүн нөгөө тусдаа нэр Тэгэхээр баг бизнесээ баг гаргаж танаар хадаад ажиллалтаа зөвхөн гаргаад ингээд төлөвлөлтөө хийчихсэн юм. За тэгэхээр Что? Хөөж тийсээ холбооно.